2026 оны 4-р сарын 23-ны өдрийн чуулганы хуралдааны эрс хүрсэн байна. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар дараах 4 асуудлыг хэлэлцэнэ. Мөнгөтэй боломжтой улсууд нь гадаад руу явж эд эрхтээ солиулдаг. Боломжгүй улсуудаас Монголдо солиулах гэдэг бас хуулийн тодорхой зохицуулалт байхгүй байгааг манай улсын их хурлын гишүүн хууль санаачлагч Чимбүрэн нарын удаа гишүүдээс олж ар санаачилсан одоогийн хэлцэл хийх гэж байна. Маш чухал хэрэгтэй. Гэхдээ бас хэл ам ихтэй, нарийн төвөгтэй нүсрүү үйл ажиллагааг зохицуулах ийм эрх зүйн бичиг баримттай болох гээд зориглон энэхүү хуулийг санаачлаж байгаа гишүүд болон баг хамт олонд бас юуны өмнө талархлаа илэрхийлье. Тэгэхээр энэ хууль батлагдсанараа Монгол улсад дэмжлэгдэхгүй байгаа тодорхой ямар төрлийн энэ өвчлөлүүдийг, ямар төрлийн улсын хагалгаануудыг бас хийх боломж олцоонууд бүрдэх вэ? Яаж нэмэгдэх вэ? За Монгол улсад дэмжлэгдэх онцлох боломжгүй өвчний жагсаалтанд бол эргэтэн шилжүүлэн суулгахтай холбоотой ясны чимэг өөдлөөс элэг шилжүүлэн суулгахны асуудлууд орсон байдаг. Цаашдаа эх орондоо энэ төрлийн эмчилгээ тусламж үйлчилгээг авах зорилготой зочин профессор үрэх эргүүлээд эмч эмнэлгийн мэргэжлийн гадаад сургах энэ асуудлыг бол зохицуулж байгаа. Хууль дээр бол хөдөлмөрийн өсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн тэнцэх орчуулгын тэтгэмжийг холбогдох сангаас олгоно гэж заасан байгаа тийм. Гэтэл энэ маань өөрөө яг ямар сан хэлж байгаа вэ? Тэгэхээр дундаж оршуулгын зардлыг аваад үзэхээр бол 10 сая хавцаа байдаг юм судалгаа гаргасан. Жилдээ бол маш цөөхөн байдаг учраас хамгийн зохистой сан болохоор ерөөсөө эрүүл мэндийг дэмжих сан юм байна. Донорын зохицуултыг өөрчилснөөрөө иргэний бие махбодын халдшгүй байдлын хэрхэн хамгаалагдах вэ? Хуулийн төсөл дээр 70 хэдэн нэмэлт зарчмын зөрүүтэй санал орж ирж байна. Бүхэлд нь бүтнээр нь хүний эрхийн дүн шинжилгээ хийлэг үү гэсэн нэг юм асуулт байна. Хууль өргөн барьсны дараа хүний эрхийн үндэсний комиссаас санал авч холбогдох хэлэлцүүлгийг хийж заалтуудыг бол тусгаж ажилласан байгаа. Тэгэхээр Монгол улсад бол амьд донороос эргэтэн эдэс шилжүүлэх суулгах ажлыг бол амжилттай хэрэгжүүлээд бас бага хугацаа өнгөрж байгаа. Гэхдээ сүүлийн жилүүдэд бол энэ дэлхийн улс орнууд аль болохоор амьгүй донороос эргэтэн эдэс шилжүүлэн суулгахад бол анхаарлаа хандуулж байгаа. Энэ эргэтэн шилжүүлэх үйл ажиллагаа тасалдах мэдлэгийн дутагмаас олж бас зарим нэг улсууд бол буруу хариуцлагын систем рүү шилжсэн ийм зүйлүүд өнгөрсөн хугацаанд өрнөсөн. Тэгээ энэ үед бол энийг засаж залруулахаар энэ анхны бие даасан буюу анхдагч хуулийн төслийг бол өнөөдөр нэгдсэн чуулганд хэлцүүлж байгаа. Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинжилсэн хариулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцгэж хэлэлцүүлэг явуулнаа. Топ 100 аж ахуй нэгжүүдийн маань бараг 90 орчим нь зөвшөөрөл лиценз дээр үндэслэн бизнес үйл ажиллагаа явуулдаг. Төрийн өмчт компаниудын хэмжээ нэмэгдсэн. Тэгэхээр энэ орчныг сайжруулахын тулд энэ танхимын хуулиар дамжуулж яг хувийн хөгжлийн орон зайг тэлье гэсэн иймэрхүү бодол байгаа. Худалдаа аж үйлдвэрийн танхим бол яг хувийн хөгжлийн хараат бус байгууллага байх хэрэгтэй. Хараат бусаар дуу хоолой хүргэдэг байх хэрэгтэй. Зөвхөн том бизнес эрхлэгчтэйгээ харьцдаг. Жижиг дунд бизнес эрхэлж байгаа, аж ахуй үйлчлэгээ эрхэлж байгаа, бага бизнес эрхэлж байгаа хүмүүстэйгээ бол төдийлөний харьцдаг. Яагаад өөрсдөө төртэй хамтрах юм дээр оролцноо гэдэг хууль дээр оруулж ирээд байгаа. Та нар төртэй хамтж яах гэдэг? Төр дээр бол асар их чиг өргөд байгаа. Энийг бол бид нар тодорхой хэмжээ шилжүүлж авахгүй бол жишээлбэл зөвшөөрлөлтөй холбоотой зөвшөөр шинээр өгөх авах харилцаанууд байна гэдэг зүйлүүдийг төрд өөрт нь зөнд нь орхиод байвал эрх мэдлээ тэлээл. Бид нар үр дүнд суурилсан хамтын ажиллагаа, хувийн эвч түншлийн модуль бодлогоо энэ хуулийн дээрээ сайн суулгаж өгөх хэрэгтэй. Түүнээс бид нар өнөөдөр яг бүтцийнхаа хувьд өөрчлөлт хийж энэ танхим сайжирна гэсэн ямар ч баталгаа байхгүй байгаа шүү.